За модон аяг сав суулганууд. За энэ сав суулгуудыг тайлбарлаад өгөхгүй их модон идэлүүд харагдаад байна. За энэ бол мөнгөн тоногтой халбаг айр хийдэг. За энэ модон твш. За энэ зистом буугүй юу? Энийг тайлбарлаад өгөхгүй. За энэ бол гуйлан домб. Гуйлан домб. За морины тойроо. Энэ бол хөгжмийн зэмсэг байгаа. Энэ морины тойроогаар бол хооронд зохиж морины тохиж байгаа аяг гаргаж тоглодог. Хөгжмийн зэмсэг байгаа. За энэ модон бөлөөр, мөнгөн бөлөөр. Мөнгөөр тоноглосон айр бүлдэг. Энд бас нэг хөгжмийн зэмсгэл харагдаад багш. Энэ одоо аман хуур гэж аман хуур энэ чанговс гэж хэлдэг казакт бол аман хуур байгаа. Энэ бол яг чанговс гэж хэлдэг. Энийг бол аман хуур. Хөгжмийн зэмсэг бас. Нийлээ Монголын хөгжмийн зэмсгүүдтэй бол төстэй энэ бол ятгах манад бол жидгэн гэж хэлдэг юм аа. Энэ бол жидгэн гэж хэлдэг тийм. Үндэсний нэг хөгжмийн соёлоороо бас холбоотой бас төстэй. Одоо энэ говс хөгжмийг би сонирхоод байна л та. Говс маань одоо Монголын ямар хөгжим зэмсэг их төхөө байдаг вэ? За энэ бол морин урд их төхөө байдаг. Морин ур хөгжимтэй төстэй тоглогддог мөртлөө аян арай уянгалаг гарна. Домбор бол одоо мэдээж казак ард түмний манай уламжлалт хөгжим шүү дээ тийм ээ. За өөр сонирхолтой зүйлс юу байна? За өөр сонирхолтой зүйлс гэвэл одоо энэ байгаа. За энэ бол ширэн хөнөг. За энэ хөнөг бол Тэмээний бүхийн арсыг хатааж хийсэн гүйс адаг. За эрдний хүмүүс бол гүүг бол энэ арсаар хийсэн ширэн хөнөгөн дээр сааж байсан. Хүний биед маш сайн энэ хөнөгөн дээрээ гүүнийхаа сүүгээ сааж уухад бол энэ бол 19-р зууны хөнөг. Энэ казак гэр бол өөрөө их уран чамин гоё хийцтэй байдаг шүү дээ. Юм 10ч гээл одоо казак эмгтээчүүд юм хатгамал гоё л гээл. Энэ 10чны тухай бас сонирхож байна. Яаж ойдгоо энэ төр гээл. За энэ бол сүдбүрэн зүгээр ойдог л да 10чыг бол энэ үндэсний бас онцлог нь энэ уулзан хээ хошгоор мүйс гэдэг хэлдэлтэй тийм хошгоор мүйс уулзан хээ гэж хэлдэлтэй энэ хээнүүдийг бол энэ төрөл бүрийн цэцгэн хээ гэж энэ төрөл бүрийн одоо байгальд төстэй хээнүүдийг оруулж хатгадаг. Сүлбүүрэн зүгээр хатгаж хийдэг. Энд бол бүр энэ бол орчин харагдаад байна. Энэ бүр эртнийх нь энд бас харагдаад байна л та. Энэ бол эртний. За энэ бол 1960 оны аягны хатгамал уутайгаа энэ бол Баялаг аймгийн 20 жилд зориулж хийсэн булгансан юм. Баялаг аймгийн булгансан бас. За энд бол эртний нөгөө утсаар хатгаж ойж хатгаж хийсэн. За энэ бол хүүхдийн аравч гэж хэлдэг. Энэ жижигхэн аравчийг бол хүүхдийн орныхаа хойдолд бол дэлгэдэг. Ер нь бас ажиглаж байна л да энэ казак гэр байна шүү дээ. Өөр ингэсэн юм онцлогтой. Одоо ингээд яг Монгол гэр бол хоёр багантай байдаг шин. Энд яг баган харагдахгүй байх юм. Тэр л тий. За мөн казак гэрийн онцлог нь бол ивчлэн энэ 100 бол юм гэрдээ байдаг болохоор баг нь ивчлэн байдаг юм. Ер нь одоо өвөл казак гэрийг барих уу байхгүй юу? Өвөл бол эртний нүүдлийн үед бол өвөл бол казак гэрээ барьж ирсэн л та. Одоо орчин үед бол энэ казак гэрд 100 бол агаар нь сайн байдаг болохоор өргөн байдаг болохоор 100 л их. 100 ер нь казак гэрийг барьдаг юм боломжтой. За ингээд Монголын үндэсний олон нийтийн телевизийн МН2 телевиз эх орон даяар Наврас 2013 өдрөлгийг шууд дамжуулан хөргөж байна. Ингээд бид бүхэн бас одоо Баялаг аймагаас хүрэлцэн ирсэн одоо музейн хэсэг үзмрүүдээс үзэж та бүхэнд бас толилуулаа. Тэгээ манай Наврас 2013 өдрөлг маань цаашаа үргэлжлэх одоо ингээд 15 цагаас бас дахин соёлын төвөргөөнөө казак ард түмний маань Домбрыг шиг хэмээх сайхан баярын хүндэтгэлийн концерт тоглолт соёлын төвөргөний ишгэлэх болно. Бид нэвтрүүлэг маань үргэлжлэн цаашдаа хүрэх болно үзэгчтэй.
За ингээд Наврас 2013 өдөрлөг маань эх орны маань төв зэг болсон Сүхбаатарын талбайгаас үргэлжлэж байна. Тэгээд улс он бас Нахмуулаас нь Наврас баяр сайхан тэмдэглэж байна та. Сайхан тэмдэглэж байна. За өөр чинь бас баярын мэндийг хүргэе. Би Баянгүргийн аймгийн Сэнгэл сумын харьяат Төмрөл гэдэг хүн байна. Улс он болсон мал мол болсон. Бид ард түмэндээ бас бэлчилгээ төвшүүлв. За Монголын нийт ард түмэн тэн дотор Баянгүргийн аймгийн Казаврынхаа дөрөв том ард түмэнд хаврын баярын мэндийг хүргэе. За сайхан баярлалаа. За ингээд Наврас 2013 өдөрлөг маань Сүхбаатарын талбайд үргэлжлэж байна. Тэгээд 18 цаг хүртэл одоо энд одоо казак төвний маань өв уламжлалт, ёс заншил, элсэн казак гэрүүд маань бүгд баригдсан байгаа. Тэгээд та бүхнийг бас хүрдсэн гэрж байгаа казак төвний ёс заншил, өв уламжлалттай бас танилцахыг урьж байна. Ингээд Наврас 2013 өдөрлөг маань энэ өрөөд өндөрлөж байна. Ингээд 15 цагаас та бүхэн соёлын төвөргөөнөө Домбрын шиг хүндэтгэлийн концертыг өргөнөөр хүрцэн ирж үзхийг урьж байна. Ингээд та бүхэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө.